100 мянган гаруй хүн амтай Дархуул аймгийн иргэд хэдийнэ сонголтоо хийжээ. Сонгуулийн сурталчилгаа өндөрлөг шатандаа явж байгаа энэ үед Монгол Ардын намын дарга ирсэн явдалд баярлаж, багтал хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Энэ удаагийн сонгуульд үнэхээр одоо энэ төр маань яг энэ 4 жишгээ явуул цаашаа аюул учрна гэдгийг хүн болгон тэр тусмаа одоо энэ орон нутгад амьдарч байгаа иргэд ер нь энэ байдал хүндэлчлээ гэдгийг ойлгож байгаа. Бид бүхэн бол ерөөсөө л энэ засаг барьж байгаа энэ намтай холбоотой л гэж үзэж байгаа. Тэгээд тийм болохоор бид нар бол ерөнхийдөө энэ сонголтыг Монгол Ардын намд л өгөх ийм юутай дарханчууд ер нь ихэнх хандлага Монгол Ардын намаа дэмжийл гэсэн юм хандлага бодлоготой байгаа. Сонгуул болоход цөөхөн хоног үлдлээ. Гэтэл өрсөлдөгч намын зүгээс элдэв гүтгэлэг доромжлол цасаж эхэлсэн. Тиймээс 4 өдрийн хар PR биш 4 жилийн амьдралаа бодож сонголт хийхийг намын дарга уриаллаа. Монгол Ардын нам яагаад ялах ёстой вэ гэхээр өнөөдрийн бий болсон энэ нөхцөл байдлыг засаж залруулж, голдролд нь оруулж ажиллаж чадах улс төрийн өвчин бол Монгол Ардын намд байгаа гэдэгтээ Монголын ард түмэн санаа нэг байгаа. Тийм учраас энэ бол Монгол Ардын намын ялалт биш, Монголын ард түмний ялалт байх ёстой юм аа. Монголын ард түмэн нийтээрээ ялцгаая. Бид та бүхний төлөө зүтгэнэ. Монголчууд хамтаараа хөгжнөө. Баярлалаа та бүхэн. Монгол Ардын нам бол зүүнний үзлийг баримталдаг хүн төвтэй нам. Тиймээс ч мөрийн хөтөлбөртөө хүний амьдралын бүхэл үе шатанд тулгардаг бэрхшээл хүндрэлийг арилгахаар бодлого боловсруулж оруулсан нь дарханчуудад хамгийн их таалагджээ.